хөдөө аж ахуйн сайдаас л асуумаар байлаа. Тэгээд нэг нь байхгүй учраас яг хоо ер нь бол энэ ганц нэг салбарын асуудал биш. Ер нь бусад салбарууд дээр ч гэсэн төлөвлөгөө гүйцэтгэлтэй холбоотой үнэлгээний асуудал ер нь зарчмын хувьд бол адилхан байх шиг байна. Энэ үндэсний аудитын газраас гаргасан 24 оны жилийн төлөвлөгөөнд тусгацсан арга хэмжээний хэрэгжил 52.1% гэж гаржээ. Тэгээ энэ нэг төлөвлөгөө болгон цааталтаа гүйцэтгэлээс хамаарат тодорхой хэмжээний төсөв зарцуулагдаад явж байгаа. Тэгээд энэ бол 52.1% гүйцэтгэлтэй тэр хэмжээгээр одоо мөнгө бол одоо зарим тохиолдолд бол төсвөөсөө илүү давсан ийм одоо үзүүлэлтүүд байгааг би зөвхөн одоо хөдөө аж ахуйн салбар дээрээ бас туршилээд ярмаар санагдлаа. За нэгдүгээр асуудал болохоор энэ хүнсний хангамж аюулгүй байдлыг сайжруулах гэдэг. Одоо 2022 оноос хойш хүнсний аюулгүй байдлыг хангамж аюулгүй байдлыг одоо хангах энэ том бодлого хэрэгжээд хүнсний хувьсгал гэдэг хөдөлгөөн одоо нийтдээ 1.7 их 80 төгрөгөөс 1. одоо бараг 2 орчим их 80 төгрөг зарцуулагдаад гараад явж байгаа. Тэгээ энэ өөрөө хөдөлгөөн маань үндсэндээ тодорхой хэмжээний хугацаатай, төлөвлөгөөтэй. За энэ хөдөлгөөнийг өрнүүлэхтэй холбоотойгоор засгийн газар өөрөө юу хийх ёстой байсан бэ гэхээр энэ хүнсний хангамж аюулгүй байдал үнэхээр хангагдж байгаа мó? Энэ хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж байгаа гол одоо энэ чиглэл чинь хэрэгжих үү гэдэг дээр анхаарах ёстой байсан. Тэгтэл энэ одоо үндэсний аудитын газрын үнэлгээгээр хүнсний аюулгүй байдлын индекс тооцох аргачлал байхгүй улмаас үндсэндээ энэ тавьсан энэ тэргүүлэх чиглэлүүдийн шалгуур үзүүлэлтийг бол үнэлэх боломжгүй гэж байгаа. Тэгтэл одоо энэ тэргүүлэх 5 чиглэлийг харах юм бол үндсэндээ хүнсний хангамж аюулгүй байдлыг одоо сайжруулах чиглэлээр 5 одоо энэ төсөвт тусгасан ажлууд харагдаж байгаа. Жишээлбэл нэг ажил гэхэд хүнсний бүтээгдэхүүний чанар баталгаажуулалтын лабораторийн чадварыг нэмэгдүүлнэ. Засгийн газар өөрсдөө үнэлэхдээ бол 90% үнэлсэн байгаа. Тэгсэн мөртлөө төсөвт одоо батлагдсан санхүүжилтанд 500 тэрбум төгрөг 500 сая төгрөг гэсэн мөртлөө нийт зарцуулсан гүйцэтгэл нь 2.7 тэрбум төгрөг буюу төсвөлөгдсөн одоо энэ батлагдсан санхүүжилтаасаа 551%-аар илүү мөнгө ингээд зарцуулсан. Тэгээ тэрийгээ болохоор гадаад зээл тусламжаар санхүүжуулаад ингээд явж байгаа жишээтэй. Тэгэхээр ингээд одоо төсвөө одоо дураараа ингээд батлагдсан санхүүжилтаасаа илүү зарцуулсан. Тэгсэн мөртлөө ингээд үнэлэх үнэлгээ нь байхгүй. Тэгэхээр бид нар одоо энд яг өнөөдөр юуг хянаж одоо юун дээр одоо шаардлага тавьж суух гэдгийг одоо хэлж сайн мэдэхгүй л байна л да. За хоёрдугаар асуудал юу гэхээр түрүүн имэйлтийн паркийн асуудлыг ярьж ирсэн. Одоо энэ хоёр том чухал одоо асуудал явж байгаа. Жишээлбэл одоо энэ хүнсний хангамж, цагаан алт, шинэ хоршоо гэд хөдөлгөөнүүд өрнөөд, санхүүжилтүүд гараад ингээд үр дүн одоо ингээд эхнээсээ эхлээд одоо хэмжигдэхээр ингээд ажиллаад явж байгаа. Гэтэл энийг нь дэмжих ёстой хамгийн чухал одоо энэ имэйлт болон дархны үйлдвэр технологийн паркууд нь тэгээс 29% гүйцэтгэлтэй байгаад байгаа. Түрүүн бас хэлсэн те. Дид бүтц байхгүй юм чи өөрсдөө 90% гүйцэтгэлтэй гэж үнэлж байгаа нь одоо би одоо бас сайн ойлгохгүй байна л да. Тэгэхээр энэ одоо арга хэмжээнүүд хангалтгүй хэрэгжээд байгаа ер нь шалтгаан нь яг юу юм бэ? Тэ одоо жишээлбэл энэ имэйлтийн эко паркийн дид бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх төсөл арга хэмжээнүүд нь 49.1 тэрбум төгрөг төлөвлөсөн. Одоогоор бол 3.1 тэрбум төгрөгийг зарцуулаад санхүүжилтэн 6.3%-тай байгаа. Тэгээд хэрв үнэхээр тухайн жилдээ хэрэгжүүлж чадахгүй байсан бол яах гэж төлөвлөгөөнд тавьдгийм бэ? Тэрийг нь одоо бид нэр тодорхой хэмжээний үнэлгээнд За мантахаг шүнд 1 минут нэмж өгье. Тэгэхээр энэ үнэлгээгээ өөрсдөө 90% гүйцэтгэлтэйгээ тавьсан. Гэтэл 6.3% ийм одоо бодит гүйцэтгэлтэй явж байгаа. Бид нар одоо энийг одоо яаж тайлбарлах юм бэ гэдгээс асуумаар байна. За тэгээд энэ нийт ер нь энэ гадаад зээл тусламжийн асуудал дээр харах юм бол 96-аас 2024 оны байдлаар зөвхөн хөдөө аж ахуйн чиглэлийн 21 төсөл дээр хэд 1.8 их 80 төгрөг. За байгаль орчин энэ уур амьсгалтай холбоотой 23 төсөл дээр 453.7 тэрбум төгрөгийг ингээд санхүүжилт хилцээр бол хийгдсэн байгаа. Тэгсэн мөртлөө зээлийн ашиглагтаагүй дүн нь 37.2% хөдөө аж ахуй дээр. За байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтөөр бол 25.5% нь одоо зээлээ ашиглагтаагүй ингээд 96 оноос хойш ийм санхүүжилтүүд байгаад байна. Тэгээ энэ нь өөрөө юу хэлж байна гэхээр бид нар мөнгөө зарцуулаагүй сайн гэдэг одоо бас
ойлголттой байж болохгүй. Яагаад тэгэхээр энэ тусламжийн шин цаана хүү төлөгдөөд явж байгаа. За засгийн газрын хэрэглэх газрын дарга нэм усрын учрал сайд хариулт өгье. За энэ засгийн газрын 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр дээр яг 4 жилийн дараа хүрх үр дүн гэдэг бол бидний 4 жилийн дараах яг одоо хүрх үзүүлэлт. Жишээ нь засаглалын үзүүлэлтийн дунджийг нэг 10 байр, за инфляцийг 5% байрна, эдийн засгийн өсөлтийг 6% хадгална, хүний хөгжлийн үзүүлэлтийг 10 байраар ахиулна, за эдийн засгийн эрх чөлөөний байдлын үзүүлэлтийг 10 байр ахиулна гэд энэ бол 4 жилийн дараах үр дүн гэж. Үүнийг хэрэгжүүлэхэд засгийн газар арга хэмжээний төлөвлөгөөгөө гаргаад за өнөөдөр энэ аудит бол тайлагнахтаа өнгөрсөн жилийн хяналт шинжилгээ үнэлгээг танилцуулж байгаа гэсэн. Тэр бид анх удаа төсөвлөлт төлөвлөлт хяналт 3-ыг анх удаа их хурлаар ингэж оруулж ирж байна. Яагаад тэгэхээр хяналт хэрэгжүүлэх ажил бол засгийн газраас нэг үнэлгээний аргачлал гаргацсан. Тэр үнэлгээний аргачлал тэр журмын дагуу энэ ажлууд үнэлэгддэг. За тэгээд хяналт хэрэгжүүлэх хууль гарснаар бол тухайн үед бас эрх зүйн орчин шинжлэгдсэн. За ингээд шинэ эрх зүйн орчноор бол бид нар үнэлж байгаа гэсэн. Тэгээ өнөөдрийн энэ сая таны одоо тэр яагаад түнд хүрэхгүй байгаа юм бэ гэдэг бол яг энэ өнгөрсөн жилээс яг өнөөдрийн цаг хугацаа хүртэл бүтэн жилийг үнэлж байна. Тэр энэ бол яг хамтарсан засгийн газрын бүх үйл ажиллагаач бас биш. Өнгөрсөн 6 сарын үзүүлэлтээр ийм гарч байгаа. За тэр ерөнхийлөгчийн одоо зарилгаар санаачлагдсан энэ хүнсний хувьсгал дээр 2022 оны их хурлын 36 дугаар тогтоол байдаг. За үүн дээр 114 заалт бүхий төлөвлөгөөг бид нэр баталсан. Энэ дээр засгийн газар, ерөнхийлөгчийн тамгын газар хамтраад ажлын хэсэг байгуулад ажиллаж байгаа. Хамгийн сүүлийн үнэлгээгээр бол энэ хүнсний хувьсгал дээр бол 49 заалтын хэрэгжилтнийг 61%-тай, 2023 он 50 заалтын хэрэгжилтнийг 66%-тай гэдэг гүйцэтгэлүүд бол гарсан. Тэгэхээр бид ер нь бол сая MLT Эко паркч байна. За тэр үйлдвэр технологийн паркууд бол мөн л тэр шинэ эрх зүйн орчныхоо дагуу жишээ нь MLT Эко парк бол нийслэлээр хэрэгжин. Гэхдээ үйлдвэр технологийн паркийн хуулиа бариа явах гэхээр паркийн хуулийн гол концепц бол төр өөрөө дэд бүтцээр нь оролцох хэдий ч хувийн хвшлийн оролцоог л одоо нэмэгдүүлэх гэж хэлдэг. Түүн дээр нь татврын бус дэмжлэг үзүүлдэг. Тэгээ үүн дээрээ одоо гол анхаарлаа хандуулж байгаа гэсэн үг. Тэгэхээр мандахаа гишүүний саяны одоо асууж байгаа асуултууд буюу одоо бол 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан хяналт шинжилгээ үнэлгээ их нийтлэг журмаар өмнө нь үнэлэгдэж исэн. Одоо бол бид нар төлөвлөлт хяналт 3-ыг нэгтгэж гин гэсэн үг. Тэгэхээр эх жил бол яг энэ нийслэлийн аудитын тайлан хэлэлцэхэд бол бид нар яг төлөвлөлт хяналтыг нэг тогтолцоогоор анх удаа үнэлж эхэлнэ. Түүний дараа бол мэдээж энэ бол яг зөв голдрол руу орно гэж бас хэлж болно. Тэгэхээр энэ бол бас шинэ эрх зүйн орчноор бас тайлагнаж байгааг бас ойлгох. За минь дөрийн мантахыг шин тодруулж суй. Яг нь ер нь бол төлөвлөгөө гаргахдаа төлөвлөгөө чинь өөрөө ямар үр дүнд хүрэх гэж байгаа юм бэ гэд одоо үндсэндээ өөрсдийнхөө үр дүнг үнэлэх тэр төлөвлөгөөтэйгээ уялдаж гарах ёстой. Тэгэхээр одоо яг таны хэлээд байгаа яг үндсэндээ бол та үнэлгээнийхээ хувийг ч гэсэн одоо сайн мэдэхгүй л байна л да. MLT-ийн Эко аж үйлдвэрийн парк одоо 2024 онд бид нар 90%-тай одоо гүйцэтгэлтэй байна гэд гарцсан байгаа. Гэтэл өнөөдөр хамгийн чухал гол асуудал бол тэр хувийн хвшил очиж нүүхэд улс өөрөө дэд бүтцийг нь хангаж өгөөгүй юм дээр ямар ч хувийн хвшил очиж тэнд дэд бүтцийг өөртөө барьж байгуулна гэж байхгүй. Тэгэхээр энэ дээр одоо тамгын газрын үнэлгээ, улсын хурлын тамгын газар үнэлэхдээ 50% гүйцэтгэлтэй гэдээ гарчихсан байгаа. За дархан арь ширний зохицлоор бол тэр чигээрээ тэг хувьтай жишээлбэл явж байгаа жишээ. Тэгэхээр би энэ үнэлгээгээ одоо ийм үнэлгээтэй имийг одоо яаж бид нэр одоо энд хянах гад За учрал сайд нэмж хариулъя. Тэгээ MLT-ийн тэр үйлдвэр технологийн парк, тэр эко парк бол засгийн газар шийдвэр гаргаад тэрийг одоо хэрэгжилтийг нийслэлээр шилжүүлээд нийслэл түүнийг хариуцаал явж байгаа. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд тэр 90% ч гинүү хэд ч гэж гинүү ингээ үнэлэгдсэн байдал бол үнэхээр одоо эргээд харахад бол наач дэд бүтцийг шийдээгүй ийм тохиолдолд бол цаашаа хувийн хвшил оролцох болцоогүй шүү дээ.
Тийм учраас нийслэлээр шилжүүлээд илүү хэрэгжилт рүү нь явж байгаа. Тэгээ өмнө нь бол дандаа л нэг өөрийгөө үнэлээд бие биенээ хяндаг үнэлдэг одоо тэр гүйцэтгэлийн үнэлдэг нэг хувийн хвшлийн хийдэг нэг 360 градус марац гэл энэ чинь гүйцэтгэлийн үнэлгээ агсан төвшөнд очсон байхад төр өөрийгөө үнэлээл тэгэл нэг хэдэн хүнд харуулах маягтай яваад байсныг бид нар сая засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дээр төлөвлөлт төсөлт хяналтыг нэгтгэнэ нэг тогтолцоороо шилжүүлнэ гэсэн. Тэгэхээр шин энэ зорилтынхаа дагуу үнэлэх тогтолцоо бол одоо хэрэгжинэ гэдгийг л хэлье. За дахиж тодруулж асууна гэж байна. За Минт хоёрын мантахыг шүнд. Проги. За ер нь бол яг хөө би ингэж л хэлэх гээд байгаа юм л да. Үнэлгээг тодорхой болгоогүй учраас ер нь энэ төсөл өөрөө одоо энэ жил хэрэгжих ёстой 100% одоо гүйцэтгэлтэй төслүүд нь хэрэгжээгүй одоо эсвэл хангалтгүй байгаа эрсдлийг дараа нь яах вэ гэдэг асуудлыг л ер нь хөндөх гээд байгаа. Тэрнээс биш одоо энд 90% байна уу 50% гэдэг чинь өөрөө утга учиргүй байхгүй юу. Явсараагаа 4 жилийн дараа энэ 100% хэрэгжиж дуусах ёстой төсөл маань өөрөө энэ үнэлгээнд тодорхойгүй бид нар үнэлж хянаж чадахгүй ийм байхад энэний цаана өчнөө олон тэрбум их 80 төгрөгийн зарцуулалт гараа явж байгаа учраас яах вэ гэдэг эрсдлийг одоо бид нар ярьж бас эхлэх шаардлагатай байгаа. Тэгэхээр энэ дээр одоо та бас энэ дээр хэрв одоо энэ үнэлгээг бид нар харчлаа. Ирэх жилийн үнэлгээг дахиад харна. За ингээд энэ эрсдлүүдийг яах юм бэ? Хангалтгүй явсан эрсдлүүдээ тэгвэл яаж бид нар энэ төсөв өчнөө олон төсөв зарцуулахад За учрал сайд гүйцэж хариулъя. Тэ энэ мантахаа гишүүн бол яг л зүйл яриад байгаа юм л та. Тэг бид нар бол бүгдээрээ л хувийн хвшилтэд ажиллаж исэн. Зүгээр ер нь бол аж ахуйн нэгж байгууллагууд гүйцэтгэлийг яаж үнэлдэг үү, үр дүнгээ яаж хэмждэг үү дэндүү мэднэ. А төрийн албанд бол хоорондоо одоо юм нөгөө эрх зүйн орчны хийдэл давхардал бол байсан, түүний зэгцэлсэн. А зүгээр эмээлтийн хувьд бол зүгээр мэдээлэл авахд дэд үтсэн дээр нь тодорхой санхүүжилт тавихгүй яваад ирсэн юм бил. Дэд үтс дээр. Тэгээд санхүүжилт байхгүй ажил урагшуулахгүй 2024 онд Дулааны цахилгаан станц цэвэрлэх байгууламжинд хийцүүг нь уг нь боловсруулсан юм байна лээ. Тэгэхээр одоо санхүүжилтийн моделийг нь одоо боловсруулад нэгэнд батлагдсан тэзүү байгаа бол одоо үргэлжлүүлээд энэ ажлыг явуулъя гэдэг зорилтоор энийг нийслэлээр энэ MLT Eco Park-ыг бас нэгж болоод ингээ байгуулагдаад төслийг хариуцаад явж байгаа. За дорд сүрэнгийн өөрийн төвийг шүү. Асуулт асууя. За надад нэг эдийн засгийн хөгжлийн яам болон боловсролын яамтай холбоотой 2 асуулт байна. Хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгасан төсөл арга хэмжээнд өнгөрсөн хугацаанд 20.5 их найт төгрөгийг зарцуулсан ба. Энэ хийгдсэн хөрөнгө оруулалтын өргөөжийг тооцох боломжгүй байгаа мó? Яагаад тооцоогүй юм бэ?